Сайн мэцхан өнөөдрийн бичлэгээ өргөхөд бэлэн боллоо. Флорида мужийн Памбей хотод компаунд бус гэж нэрлэгдэх аслагдсан газар бий. 2026 оны 3 дугаар сарын 28-ны өглөө 10 цаг 50 минутад Памбей хотын цагдаагийн газрын дуудлагын төвд бомбеодоор өргөн чөлөө 1574 дугаарын ойролцоо хоосон талбайд хаягдсан хар өнгийн аяллаа чандан байна гэсэн дуудлага иржээ. Дуудлага өгсөн хүний анхаарлыг татсан зүйл нь чандаамны дээгүүр бөөнөөрөө эргэлдэн нисэж байсан тас шувууд байв. Байгаль дээр ийм байдлаар шувууд бөгнөх нь ихэвчлэн газар дээр өгсөн амьтан байж ялзрал эхэлж муухай үнэр гарч эхэлснийг хэлтэгдэг. Байршлыг тэмдэглээд ойролцоох эргүүлийн цагдаа нарыг тэр газар руу шууд явуулсан. Энэ хэргийг ойлгохын тулд эхлээд компаунд бүсийн газар зүй түүхэн нөхцөл байдлыг мэдэх шаардлагатай. Энэ газар нь 2784 акр хэмжээтэй огт хөгжөөгүй хоосон талбай юм. 1991 онд Гарибальди нэртэй үл хөдлөх хөрөнгийн компани энд томоохон орон сууцны хороол байгуулахаар төлөвлөсөн. Тэд энэ тэгш газарт нийт 200 миль ойролцоогоор 320 км асфальтын зам тавьжээ. Замын уулзууруудыг төлөвлөсөн бөгөөд хараахан баригдаагүй байсан байшин бүрт хотын замын сүлжээ нь тодорхой аяг оноосон байв. Гэвч барилгын ажил эхлэхээс өмнө компани дампуурсан. Үүнээс хойш 30 жилийн турш байгалийн ургамал энэ бүсийг дахин бүрхэж гэрэлтүүлэггүй хүн ам цун энэ 200 милийн урт зам дагуух газар нь аажмаар хог хаягдсан тавилга бүр гэмт хэргийн нотлох баримт булдаг хууль бус хаягдлын газар болон хувирсан байна. Газар дээр очсон цагдаа нар замын ойролцоох өндөр өвсөн дундаас хар өнгийн аялын чандам олов. Цагдаа нар чандамыг хөдлөхийн оронд гарч идэн ашиглан дотор талыг шалгасан. Чандааныг эвдэхгүйгээр дотор нь хүний цогц байгаа гэдгийг тогтоожээ. Үүний дараа цагдаа нар холгүй газраас адилхан харагдах 2 дахь чандамыг олдог. Лабораторид шүүх эмнэлгийн баг чандаамнуудыг нээж доторхыг гарган ангилж бүртгэл хийсэн. Эхний чандаанаас хүний мөчүүд илэрсэн байна. Голчлон дутуу байсан хэсгүүд нь доод бие, дээд бие болон их бие байв. Зогцсны байдлаас харахад нас барснаас хойш дор хаяж хэдэн өдөр өнгөрсөн бөгөөд эдийн задралын эхний шинж тэмдгүүд илэрч байлаа. Шинжээчид хүний эдээс гадна чандамнаас хэд хэдэн чухал биологийн бус нотлох баримт илрүүлсэн. Үүнд эрэгтэй хүний спорт гутал 2020 онд олгогдсон жолооны үнэлэгтээ төрөвч дэлгэцэн хангарсан гар утас мөн цус болсон гал тогооны утга багтаж байв. Шинжээчид эхний чандамны булангаас Амазоны хүргэлтийн уут олсон бөгөөд дээр нь хүлээн авахчийн нэр Лукас Джонс, хаяг нь Флорида муж Индолентик ойцсон өргөн чөлөө 420 гэж тод бичсэн байсан. Үүний зэрэгцээ шинжээчид холбогдох эдийн дээж авч ДНХ профайл үүсгэн мэдээллийн санд оруулав. Удалгүй тохирох үр дүн гарсан. Олдсон цогц нь 1997 оны 12 дугаар сарын 31-нд төрсэн 28 настай эрэгтэй Коли Даниэлих болгон тогтоогджээ. Түүний нас барахаас өмнөх хаяг нь Анделиатик хотын Норд Шенэн өргөн чөлөө байв. Мөрдөн байцаагчид Амазоны хүргэлтийн уутан дээрх хаягийг шууд сургаггүй болсон хүмүүсийн мэдээллийн сантай тулгасан. Бүртгэлд бичснээр чандаам олдохоос өртөө 6 хоногийн өмнө буюу 3 дугаар сарын 22-нд Коли эцэг их цагдаад сургаггүй болсон тухай мэдүүлсэн байв. Мэдүүлгийн дагуу Колиг хамгийн сүүлд харсан газар нь мөн л тэр Амазоны хүргэлтийн уутан дээрх хаяг байсан. 2026 оны 3 дугаар сарын 20-нд Коли эцэг ихтэй ойролцоогоор 1.6 км зайтай нэг айл руу явж оройн хоол идчихэд буцаж ирнэ гэж хэлсэн байна. Гэвч орой болоход тэр буцаж ирээгүй. Эцэг их нь түүний гар утас руу олон удаа залхсан боловч бүх дуудлага дуу чуудна руу шилжсэн. Орой 9 цаг 45 минут орчимд Коли эцэг их хүүгээ олохын тулд технологи ашиглаар шийдэв. Коли гэртээ iPad-аа үлдээсэн байсан. Тэд Apple төхөөрөмжийн Find My iPhone аппликейшн ашиглан Колийн гар утасны байршлыг шалгасан бөгөөд утасны дэлгэцэн дээр уйдсан өргөн чөлөө 420 гэсэн тодорхой байршил гарч ирэв. Коли эцэг их тэр дайраа уг хаяг руу машинаар очиход Колийн цагаан өнгийн машин байшингийн үүдний зам дээр зогсож байгааг харсан. Тэд үүдэнд очиж хаалга тохирсон. Нэг залуу хаалга нээсэн Амазоны хүргэлтийн уутан дээр нэр нь бичигдсэн 19 настай Лукас Джонс байв. Лукас Джонс 2006 оны 9 дугаар сарын 29-нд төрсөн бөгөөд
Индолентик хотод төрсөн. Энэ хэрэг гарахаас өмнө түүнд ямар нэгэн гэмт хэргийн бүртгэл байгаагүй. Түүний өмнө цагдаатай холбогдож байсан цорын гас тохиолдол нь 2025 оны сүүлээр хурд хэтрүүлж, жолоодлогоо алдан машин онхолдож хамт явсан 2 зочигчийг гэмтээж эмнэлэгт хүргэсэн осол байв. Гэвч тэр уг хэргийн улмаас баривчлагдаж хоригдоогүй. Коли эцэг их хүүн дотор байгаа эсэхийг асуухад Лукас Коли гэрт байгаа гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Гэвч тэд дотгош орж шалгахыг хүсэхэд тэр татгалзаж үүдэн зогсон тэднийг дотгош оруулахгүй саад хийжээ. Коли эцэг их хүүгийнхээ аюулгүй байдлыг өөрсдийн нүдээр баталгаажуулах хүртэл явахгүй гэж мэдгдсэн тул нөхцөл байдал мухарталд орсон байна. Эцэст нь Лукас өөрөө Индолентик хотын цагдаагийн газар дуудлага өгч хаалганы өмнөх маргааныг шийдвэрлэж өгөхийг хүсэн. Эргүүлийн цагдаа нар уйдсан өргөн чөлөө 420 дугаар хаяг дээр ирж хоёр талыг тусад нь байцаав. Коли эцэг их хүүн байшин дотор байгаа бөгөөд аюулд орсон байж болзошгүй гэж мэдгдсэн. Лукас цагдаа нарт Коли дотор байгаа гэдгийг дахин баталсан боловч мөн л дотгош орохыг зөвшөөрөөгүй. Америкийн нэгдсэн улсын үндсэн хуулийн 4-р нэмэлт өөрчлөлтийн дагуу тодорхой нөхцөл байдал, жишээ нь шууд харагдах хүчирхийлэл эсвэл шүүхийн гаргасан нэгжлэгийн зөвшөөрөл байхгүй бол хууль захиулагчид хувийн өмчөд хүчээр нэвтрэх боломжгүй. Тухайн үед гадаа байсан цагдаа нар ямар нэгэн тусламж хүссэн дууг сонсоогүй. Гэмт хэргийн ил шинж тэмдэг илрээгүй мөн Коли эсрэг хүчирхийллийн талаар ямар нэгэн дуудлага бүртгэдэггүй байсан. Нэгжлэгийн зөвшөөрөл байгаагүй бөгөөд байшин гизэн нэвтрэхийг татгалзсан тул цагдаа нар дотгош орох хууль зүйн үндэслэл байгаагүй. Тиймээс цагдаа нар хэсэг хугацаанд тэнд байж байгаад эцэст нь Коли эцэгтэй хамт буцжээ. Дараагийн өдөр буюу 3 дугаар сарын 21-ний үүрийн 2 цаг 29 минутад хяналтын камерын бичлэг дээр улаан өнгийн машин бойдсон өргөн чөлөө 420 дугаар хаягаас хөдөлж байгааг бичсэн байна. Цагдаа нар дараа нь уг машин нь Лукасын хамтран амьдрагч Мишагийнх болох нь тогтоосон. 3 дугаар сарын 21-ний өглөө Колин байршил тодорхойгүй хэвээр байсан тул Индолентик хотын цагдаа нар Колин байдлыг шалгахаар дахин бойдсон өргөн чөлөө 420 дугаар хаяг дээр очижээ. Колин цагаан машин өмнөгшгөө гадаа зогсож байсан. Энэ удаа Лукас хаалга нээсэн. Цагдаа нар Лукасын гадаа турах мэдэгдэхүйц өөрчлөгдсөнийг анзаарав. Түүний хувцас эмх замраагүй гар болон цээж хэсэг нь улайсан. Нүдний доод хэсэг хавцсан байлаа. Энэ нь нойр дутуу байдал эсвэл хүчтэй стрессийн үед илэрдэг физиологийн шинж тэмдгүүтээ таарч байсан. Үүнээс илүү чухал нь цагдаа нар түүний зүүн мөр болон баруун хүзүүнд тодорхой хөхөрсөн болон цохигдсон улмөр байгааг илрүүлсэн явдал байв. Энэ нь зодон хүчирхийллийн улмөртэй нийцэж байсан. Колин хаана байгаа талаар асуухад Лукас Коли явсан гэж хариулжээ. Гэмт хэргийн тодорхой нотлох баримт дутмаг байсан тул цагдаа нар Лукасын биеийн онцлог шинжүүдийг тэмдэглэн авчээ. Цагдаа нарыг явсны дараа Лукас гараж руу орж найз охиныхоо улаан машины арын суудал руу хэд хэдэн хайрцаг зөөж эхэлсэн. Үүнд 2 саарл өнгийн хуванцар хайрцаг болон 1 хар өнгийн аялын чандан байв. 3 дугаар сарын 22-нд Коли эцэг их орон нутгийн цагдаагийн газарт хандан албан ёсоор сураггүй болсон тухай мэдүүлсэн. Коли дараагийн 6 хоногийн турш сураггүй хэвээр байсан бөгөөд 3 дугаар сарын 28-нд түүний цогцтой чандаам орон сууцны бүсийн ойролцоогоос олдсон байна. 3 дугаар сарын 28-ны орой чандаам дотор байсан Амазоны хүргэлтийн уут Лукасыг заасан тул цагдаа нар шүүхээс нэгжлэх хийх зөвшөөрөл авах хангалттай үндэслэлтэй болсон. Мөрдөн байцаагчид болон тусгай баг нэгжлэгийн зөвшөөрөлтэйгээр уйдсан өргөн чөлөө 420 дугаар хаягийг бүсэлжээ. Тухайн үед Лукас болон түүний найз бүсгүй Миша байшин дотор байсан. Цагдаа нар 8 хоног өнгөрсөн ч Лукасын хүзүү болон мөрөн дээрх хөхөрсөн улмаар ил харагдаж байгааг дахин ажиглажээ. Лукас цагдаагийн асуултад хариулахаас татгалзсан боловч Миша мөрдөн байцаагчтай ярилцахыг зөвшөөрсөн. Шүүхийн шинжилгээний баг байшинд нэвтэрч шалгалт эхлүүлсэн байна. Байшингийн дотор талд илт цэвэрлэгээ хийсэн улмуур байсан. Техникийн ажилтнууд химийн люминал төрлийн урвал ашиглан шалгахад коридор, зочны өрөө, галтогоо болон гараж гэсэн 4 хэсэгт эерэг хариу гарав. Энэ нь эдгээр хэсгүүдэд өмнө нь
их хэмжээний хүний цус байсныг хэлтгэн. Мөрдөн байцаагчид мөн байшингийн усны шугамыг шалгасан. Бүртгэлээс харахад Лукас бохирын хоолой цэвэрлэх бодис худалдан авч башигсан байв. Тэр эдгээр химийн бодисыг байшингийн бүх ус зайлуулах нүхэнд тасгажээ. Мөн угаалтуурын доорх юу хэлбэрийн ус тогтоогч хоолойг шинээр сольсон байв. Хогийн савнаас цагдаа нар цусанд нэвт норсон алчууруулсан. Байшингаас мөн галтогооны хутга алдсан бөгөөд энэ утга нь хэмжээ загвар үйлдвэрлэлийн онцлогоороо компаунд бүсээс олдсон Чиндааман доторх цустай утгатай ижил байлаа. Байшингаас илэрсэн цусны улмөр, цогц болон холбогдох нотлох баримтууд дээр үндэслэн цагдаа нар 3 дугаар сарын 28-ны шөнө Лукасыг баривчилсан. Анхны яалд нотлох баримт устгасан, хүний цогцыг доромжилсан, зөвшөөрлгүй савнд хүний биеийг тээвэрлсэн, хүний цогцыг буруу устгасан гэх зүйлс багтжээ. Энэ үед хүн амины хэрэг хараахан нэмэгдээгүй байсан. Учир нь шүүх эмнэлгийн шинжээч үхлийн шалтгаан нөхцөлийн талаар эцсийн дүгнэлт гаргаагүй байсан. 3 дугаар сарын 29-нд Лукас $7,500 барьцаа төлсийн дараа түр суллагдсан байв. Энэ үе шатанд мөрдөн байцаалтын анхаарал тухайн үед байшинд байсан найз бүсгүй Миша руу шилжсэн. 3 дугаар сарын 28-ны оройн анхны байцаалтын үеэр Миша цагдаад мэдүүлэг өгчээ. Түүний хэлснээр 3 дугаар сарын 20-ны орой тэр уйдсан өргөн чөлөө 420 дахь байшинд Коллиг харсан. Колли Лукасын орон дээр хэвтэж байсан бөгөөд унтаж байгаа юм шиг эсвэл ухаан алдсан байдалтай харагджээ. Тэр Лукасыг Коллиг сэрэх гэж оролдож байгааг харсан. Дараа нь тэр өрөөнөөс гарч угаалгын өрөө рүү орсон байна. Угаалгын өрөөнөөс гарч ирэхэд Колли аль хэдийн алга болсон байсан. Лукас түүнд Колли байшингийн арын аалгаар гарсан гэж хэлжээ. Лукас батлан даалтаар суллагдсны дараа Миша сэтгэл зүйн хувьд өөрчлөгдөж эхэлсэн. 3 дугаар сарын 30-ны орой 5 цагийн үед Миша өөрийн санаачлагаар цагдаагийн хэлтэст очисон бөгөөд ямар нэгэн дуудлага өмгөөлөгчийн шахалтгүйгээр дахин мэдүүлэг өгөхийг хүссэн. Тэр мөрдөн байцаагчдад 3 дугаар сарын 28-нд өгсөн анхны мэдүүлэг нь Лукасын зохиод зааж өгсөн худал мэдүүлэг байсан гэдгийг хэлдэг. Миша эхэндээ Лукасын заавраар мэдүүлэг өгсөн шалтгаан нь түүнээс айж байсан гэж тайлбарлсан. Энэ нэрийг гарахаас өмнө тэр Лукас уурлах үедээ хан руу хүчтэй зохиж гэрийн эзүүлсийг эвдэж байгааг Миша өөрийн нүдээр харжээ. Түүний хувьд Лукас үгээр айлах шаардлагагүй. Зүгээр л удаан ширтэх хардсан хүртэл бүхнийг ойлгуулдаг байсан. Миша цагдаагийн хэлтэст буцаж очиж үнэнээ хэлэхээр шийдэх үед Лукас $7,500 барьцаагаар суллагдсан байсан бөгөөд энэ нь Мишад өөрийн шийдвэр гаргах хэрэгтэйг ойлгуулжээ. Миша цагдаад үйл явдлын явцыг тайлбарлав. Түүний хэлснээр 3 дугаар сарын 20-ны өдөр тэр ажил дээрээ байхдаа Лукастай олон удаа мессежээр харилцсан. Тэр Лукасын дуу хоолой баг зэрэг хэвэн бус байгааг анзаарсан байна. Лукас түүнийг ажлаасаа гарахаас өмнө өөрт нь мэдэгдэхийг хүсэж мөн цэвэрлэгээний хэрэгсэл авч ирэхийг зааварласан. Миша 3 дугаар сарын 20-ны орой уйдсан өргөн чөлөө 420 дугаар хаягт ирэхэд тэр байшингийн гадаа зогсож байсан Коллийн цагаан машиныг харсан. Мөн Колли эцэг эх болон цагдааг харжээ. Лукас уцаар түүнд шууд дотгош ор юу ч битгий ярих гэж зааварлав. Миша байшинд ормогц коридорын ханан дээр хар будаг цацсан мөр шалан дээрх цусыг шууд харсан. Тэр мөн Лукасын өмсөж байсан джинсийн өмдөн дээр улаан талт байгааг анзаарсан байна. Гадаа байсан цагдаа болон Колли эцэг эх явсны дараа Лукас байшин руу буцаж орж иржээ. Тэр Миша руу харж тайван байдалтайгаар би нэг хүнийг алсан, мөн түүнийг хэсгэлсэн гэж хэлжээ. Дараа нь тэр хохирогчийн нэр Колли гэдгийг баталсан. Мишагийн хэлснээр Лукас гэмт хэрэг үйлдэхтэй металл, бейсболын цохиур ашиглан Коллиг зохиж алсан. Үүний дараа тэр махны утга, гар хүрээ болон жирийн хутга ашиглан зогцыг хэсгэлсэн байна. Зогцыг 2 хар өнгийн чиндаан болон 2 том саарал хуванцар хадгалах хайрцагт ийсэн. Эдгээр хайрцагнууд Миша байшинд ирэх үед аль хэдийн гаражинд байв. Лукас Миша гараж руу орохыг хоригложээ. Мишагийн мэдүүлэг нь зөвхөн хүчирхийлэл болсон гэдгийг баталгаа зогсохгүй. Лукасын цэвэрлэгээ хийж байх үеийн сэтгэл зүйн байдлыг илчилсэн. Миша цагдаад хэлэхдээ Лукас цусыг цэвэрлэх явцдаа ямар сандрал илэрхийлээгүй. Харин эсэргээрээ Коллийн цусыг авч шилэн дээр тавьж
хадгалсан байдаг. Дараа нь тэр эдгээр шилнүүдийг Мишад үзүүлжээ. Энэ нарийн ширийн зүйл нь олон хэвлэл мэдээлэл болон шүүх сэтгцэн эмч нарын анхаарлыг татаж Декстер цувралтай харьцуулсан. Тус цувралд гол дүр нь хохирогчийг алсны дараа цусны туслыг шилэн дээр хадгалж трофи болгон цуглуулдаг. Нэг шүүх эмч бодит байдал дээр ийм байдлаар цус хадгалсан тохиолдол огт харж байгаагүй гэж мэдэгдсэн. Бодит криминологийн судалгаанд гэмт хэрэгтнүүд хохирогчийн эд зүйлсийг дурсгал болгон хадгалдаг тохиолдол байдаг ч цусыг шилэн дээр хадгалах ийм зан үйл маш ховор байдаг. Энэ цус хадгалах шил байгаа нь зүгээр уурсандаа хяналтаа алдсан хүний хийсэн зүйл биш гэдгийг харуулж байна. Миша мөн Лукас хэрэг гарсны дараа юу хайж байсныг тайлбарласан. Лукас цэвэрлэгээ хийж байхдаа уцаараа юм хайж байсан ч цус яаж арилах вэ гэж биш. Харин биеийн хил худал ярьж байгаагаа яаж нуух вэ гэж хайж байжээ. Энэ нь тэр цагдаа дээр очихдоо яаж биеэ авч явах, яаж худлаа хэлхээ урьдчилж бэлдэж байсныг харуулж байна. Лукас Мишад хатуу хяналтайсан. Тэр Мишаг хэвийн ажилдаа явж өдөр тутмын амьдралаа хэвийн өргөжлүүлэхийг юу ч болоогүй мэт ажиллахыг шаарджээ. Хэрвээ цагдаа асуувал Коли арын хаалгаар явсан гэсэн зохиомол түүх ашиглахыг тушаасан байлаа. Тэр бүр баригдуул шүүхтэр сэтгцийн асуудалтай гэж хэлнэ гэж хэлсэн байжээ. Миша бүн цогц устгасан үйл явдлын талаар дэлгэрэнгүй ярьсан. 3 дугаар сарын 21-ний шөнө 2 цаг 29 минутад Лукас Мишаг унтаж байхад түүний машиныг авч явж төмөр замын орчинд нотлох баримт бүхий ууд хайсан. Өглөө 11 цаг 10 минутад улаан машинаар компаунд бүс рүү орсон. Тэр өдөр уг машин Индалайтаг болон компаунд бүсийн хооронд дор хаяж 2 удаа явсан байв. Миша тухайн үед өөрөө жолоодож байсан бөгөөд Лукас машинд хамт байсан гэж баталсан. Цогц хаягаар явах замд Лукас Колин гар утсыг авч явж байршлыг унтраахыг Миша зааварлжээ. Компаунд бүсэд очсны дараа Лукас 2 хуванцар хайрцаг болон чиндамнуудыг машинаас буулгаж олон мянган актер талбай бүхий газарт өөрөөр байршилд таран хайсан. Энэ нь цагдаа нарт цогцыг олох ажлыг хөндрүүлэх зорилготой байв. Цогцыг хаяхаар явж байхдаа нэг удаа Лукас Мишад машин бариулж ойролцоох барилгын дэлгүүрээс нэмэлт будаг цэвэрлэгээний бодис авахыг хэлсэн байдаг. Дараа нь тэр дахин өмнө очсон төмөр замын орчинд буцаж очиж нотлох баримтын уутыг авч компаунд бүс рүү зөөхийг шаардсан. Флорида мужийн хууль сахиулах байгууллагын нээлттэй мэдээллийн сангаас харахад 2017 онд 19 настай хохирогч Коли Индалайтаг дахь нэг байгууллагын нийтийн талбайд 12-оос 15 насны эрэгтэй хүүхдэд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн байна. Байцаалтын бичлэгт Коли өөрөө үйлдснээ хүлээн зөвшөөрсөн. Мөн түүний электрон төхөөрөмжөөс насан туршаагүй сурагчдын нүцгэн зураг олджээ. Шүүхийн баримтад тэр насан туршаагүй хүнд садар самуу үйлдэл хийсэн зодсон гих гэмт хэрэгт буруутгагдаж 2018 он 36 хоног хоригдож туршилтын хугацаанд орсон гэж тэнэглэгдсэн байна. Коли Флорида мужийн бэлгийн гэмт хэрэгтнүүдийн бүртгэгдэх ёстой болсон. Тэр системд өөрийн хаяг, тээврийн хэрэгслийн мэдээлэл, зураг зэрэг мэдээллээ байнга шинжлэх үүрэгтэй байв. 2021 онд тэр бүртгэлийн мэдээллээ хугацаанд нь шинжлээгүй тул дахин хэрэг үүсгэжээ. Флорида мужийн бэлгийн гэмт хэрэгтнүүдийн бүртгэл нь олон нийтэд нээлттэй бөгөөд шуудангийн код эсвэл гудамжны нэр оруулахад тухайн бүсэд бүртгэлтэй бүх бэлгийн гэмт хэрэгтний байршил, нэр, зураг, өмнөх гэмт хэргийн түүхийг харах боломжтой байдаг. Энэ систем нь оршин суугчдад ойр орчмын эрсдлийг мэдэгдэх зорилготой. Мишагийн хэлснээр Лукас энэ системийг ашиглаж тодорхой нэг хүнийг онилсон. Миша мөрдөн байцаагчдад хэлэхдээ 3 дугаар сарын 20-ны хэрэг болохоос өмнө Лукас зөөврийн компьютер ашиглан мэдээллийн санд нэвтэрч ойролцоох бэлгийн гэмт хэрэгтнүүдийн жагсаалтыг хэвлэж авсныг мэдэж байсан гэжээ. Энэ жагсаалтад Коли нэр байсан бөгөөд түүний хаяг Лукасын хаягаас ердөө 1.6 км зайд байв. Лукасын ээж цагдаа нэгжлэх хийхээс өмнө энэ жагсаалтыг олж устгасан боловч Миша цагдаад ууг жагсаалт байсан болон агуулгыг баталсан. Цаг хугацааны явцад анхаарал татах өөр нэг баримт нь Лукас 2006 оны 9-р сард төрсөн явдал юм. Энэ нь Колин хэрэг болсон
2017 онд болон ял авсан 2018 онд Лукас 11-ээс 12 настай байсан, харин Коли 12 настай байсан гэсэн үг юм. Тухайн үед хоёулаа Индолентик хотод амьдарч байсан. Мөрдөн байцаалтын тайлангийн нээлттэй баримтад энэ насны давхцал дурддагдсан боловч Лукас тэр үед Колийг таньдаг байсан эсвэл зөвхөн бүртгэлийн мэдээллээр дамжуулан мэдсэн хэсэг нь тодорхойгүй хэвээр байна. Лукас Мишад Коли бэлгийн гэмт хэрэгтэн байсан учраас түүнийг алсан гэж хэлсэн. Тэр хэрэг болохоос өмнө Колийг алах санаатай байсан гэж мэдэгдэжээ. Мөрдөн байцаалтын явцад урьдчилан төлөвлөсөн аллагын нэмэлт нотлох баримтууд илэрсэн. Цагдаа шүүхийн баримтад дурдсанаар Лукас гаражид урьдчилан бэлтгэсэн 4 том хадгалах хайцгаас гадна хэрэг болохоос өмнө Колийн цагаан машинд байршил тогтоогч төхөөрөмж байрлуулсан байсан. Байршил тогтоогч төхөөрөмж нь маш жижиг хэмжээтэй бөгөөд анх түлхүүр төрөвч зэрэг эд зүйлсийг хайх зориулттай. Гэвч энэ төхөөрөмжийг өөр хүний тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нууцаар хянахад ашиглаж болно. Энэ нь Лукас Коли уйдсан өргөн чөлөө рүү ирэхээс өмнө түүний өдөр тутмын хөдөлгөөн байршлыг мэдэж байсан байх магадaltaйг харуулж байна. Нотлох баримтын жагсаалтад зохицыг хэсгэлэхэд ашигласан бейсболын цохиур болон утганаас гадна цахилгаан өрөн багтсан. Дараа нь задлан шилжгээний тайланд өрмийн хошууны диаметртэй таарах шарх илэрсэн бөгөөд цогц хадгалсан чиндамнаас муу адил диаметртэй өрмийн хошуутай цахилгаан өрөм олджээ. Бревард тооргийн шүүх эмнэлгийн задлан шилжгээний тайланд Колийн үхэл нь аллах болохыг баталсан. Тайланд дурдсанаар Коли нас барахаасаа өмнө олон удаа мохоо зүйлээр зохиулсан байсан боловч яг хэдэн удаа гэдгийг тодорхойлоогүй. Түүний гар дээр хамгаалах оролдлогын уул мөр байсан нь тэр амь насаа алдахаас өмнө толгоогоо хамгаалахын тулд гараа өргөсөн болохыг харуулж байна. Тэр эсэргүүцэл үзүүлсэн. Энэ нь Лукасын мөр болон хүзүүн дээрх хөрсөн уул мөрийн шалтгааныг тайлбарлаж байна. Тайлангаар бол цогц дээр маш хүнд гэмтэл мөн нас барсны дараа хийсэн цэцэлтүүд байсан. Эдгээр нь зүгээр нэг ууралсандаа хийсэн биш, харин санаатаагаар хүчтэйгээр олон удаа тасалж туршиж үзсэн мэт хийсэн үйлдэл байсан нь харагджээ. Их биеийг бүрэн олж чадаагүй тул шүүх эмнэлгийн шинжээж үхлийн яг шалтгааныг тогтоож чадаагүй боловч хэрэг аллах болох нь тодорхой болсон. Бүх нотлох баримт болон задлан шилжгээний тайлан дээр үндэслэн цагдаа нар бүрэн эцсийн нотлохыг бүрдүүлсэн байна. 2026 оны 4-р сарын 1-нд цагдаа нар уйдсан өргөн чөлөө 420 дугаар хаягт 2 дахь удаага нэгжлэх хийж Лукасыг албан ёсоор баривчилсан. Энэ удаа прокурор өмнөх ял болох зохицод оромжилсан нотлох баримт нуусан гэдгээс гадна үндсэн ял болох 2 дугаар зэргийн хүн амны хэргийг нэмжээ. Одоогийн ял нь 2 дугаар зэргийн аллах боловч баривчлах захирамжид дурдсан хэллэг нь илүү өндөр түвшний эрүүгийн хариуцлага байж болцшгүй илтгэж байна. Хэргийн ноцтой байдал болон нотлох баримтын хангалттай байдлыг харгалзан үзвэл хэрв ял 1-р зэргийн аллах бош өөрчлөгдвөл прокурор цаазаарах ял шаардах боломжтойг үгүйсэхгүй. Одоогоор Лукас хамгийн дээд тал нь бүх насаараа хоригдох ял авах боломжтой. Шүүх бүх нотлох баримтыг эцэслэн баталгаажуулахыг хүлээж байна. Найз охин Мишагийн хууль зүйн байдал одоогоор тодорхойгүй хэвээр байна. Объектив байдлаар харуул тэр зогц тээвэрлэхэд оролцсон, машин жолоодсон, байшин доторх цэвэрлэгийг харсан. Мөн анхны байцаалтын үед худал мэдүүлэг өгсөн. Гэвч одоогоор түүнийг албан ёсоор яллагтагчаар татсан тухай мэдээлэл байхгүй. Хууль зөвхөн нотлох баримт болон хуулийн заалталд үндэслэн хэрэгждэг бөгөөд хувь хүний дүгнэлтээс хамаардаггүй. За ингээ өнөөдрийн бичлэг маань энэ өрөө дуусаж байна. Та бүхэнд бичлэг маань таалагдсан бол лайк, сабаа заавал дараад өгөөрэй.